За ингээд танаас нэг зүйлийг асууя л та. Та өөрийгөө соёлтой хүмүүжлээ ирэн гэж боддог уу? Тэгвэл нэг зүйлийг нэмж хэлье. Эр хүний хүмүүжлэн диплом, мөнгө, албан тушаалаар юусоо хэмжигддэг. Өдөр тутмын жижиг үйлдэлүүдээр хүмүүс таны хэн болохыг дотор айл хэдийн дүгнжсэн байдаг. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ эрэгтэй хүн бүрийн мэдэх ёстой. Гэхдээ хэн ч ил хийж зааж өгдөггүй 10 энгийн дүрмийг ярилцаж бодлоо. За ирчүүд минь наашаа суугаарай. За тэгэхээр нэгдэх дүрм бол хүнтэй мэдлэгтэй сууж байгаад юусоо гарч болохгүй нэ. Хий нэгэн чам дээр ирээд гар өрхөөр бол ямагт дээшээ босч байгаарай. Энэ бол одоо нэг сүртэй ажил биш шүү дээ, мангар хөнгөн. Зүгээр л хүндлэл үзэж байгаа. Харин сууж байгаад гар өрхөд нөгөө хүн дотроо энэ хүн надад жаахан ач холбогдол өгөхгүй байна да гэж урамгүй болдог гэсэн үг. За хоёр дахь дүрм бол чамаг дэмцсэн хүмүүсээс битгий зайгаа аваарай. Бити бас мартаарай. Амьдрал одоо таныг ардаас чинь дэмжиж өгдөг хүмүүс заавал байж өгдөг шүү дээ. Тэгэхээр таны талаар сайн үлддэг, таны алдаа тудлыг шүүмжиж чаддаг хүмүүсийг бол мартчих юм бол хизээч том хүн болж чадахгүй нэ. Хажууд явж байгаа хүмүүсийг ч гэсэн доороос битгий харж харьцаарай. Адилхан хүн гэж бодоорой. За гурав дахь дүрм бол айл хоол идэхдээ муулж ерөөсөө болохгүй. Энэ юу гэж яана гэхээр хин нэгэнд өргөцсөн байлаагаад хоолнд таалагдахгүй байлаар энэ онцгүй байна гэж ерөөсөө амтыг нь ярих шаардлагагүй гэлээд байгаа. Тэр хүн цаг гаргасан, сэтгэл гаргасан байгаад эр хүн хоолны талаар ер нь готлоод жаахан онцгүй баг. Гэхдээ илт бүр амар давсан нэгтсэн байвал бас нэг арга хэмжээ авах байгаа л та тийм. За дөрөв дэх дүрм бол яриа хэлц дээр шууд үнэ бүү хэлээ. За ингээд ажил хэргийн үед мөнгө тохирцоогоо зөндөл юм ярьж байгаа шүү дээ. Гэхдээ та яарсан үедээ би ийм үнээр ажил хийн, миний ханш ийм гэж шууд хэлж хэрэггүй л байхгүй юу? Ер нь бол эхлээд сонс нөгөө нь юу гэж бодож байгааг ойлго. Энэ бол туршлага юм аа. Эр хүн бол яаран үнийн дүн хэлэхгүйгээр жаахан хүлээх нэ. За 5 дугаар дүрм бол хувцастай анхаар гэж байгаа. Ер нь эрчүүд бол над хамаагүй би дэвтээх гэсэн хувцас аль болох өмсөд сурцсан байдаг, датчихсан байдаг. Энэ надад хамаагүй гэдэг үг л өөрийгөө орхисон хүний үг байдаг. Албан уулзалт, найзын төрсөн өдөр гээд энгийн уулзалт гээд аль ч үед бидэд тарсан сайхан тохирсон хувцас өмсөх нь маш зүгээр байгаа. Ихэнх хүмүүс бол таны өмсөн хувцаас ч дүнэлт хийдэг шүү дээ. За 6 дугаар дүрм бол ямагт багахан бэлэн мөнгөтэй яваа гэж байгаа. За хэзээ нэгэн цагт одоо интернет банкнд тасарсан карт уншихгүй бол яах вэ? Тэр үед та ингээд хүлээгээд сонирн байдалд ороод иж болохгүй шүү дээ. Багахан хэмжээний бэлэн мөнгөтэй бол тэрийгэ өгчөд гэмгүй байгаа. Ялангуяа таксинд бэлэн мөнгө өгөх хэрэг гарвал яах юм? Та янз бүрийн эвгүй байдалд асуулт орохоос өмнө өөртөө халаасандаа тодорхой хэмжээний задгаа мөнгөтэй явах нь хэрэгтэй байх нь шүү. 7 дугаар дүрм бол гар барилтаа сайн анзаараарай гэж байгаа. Та хитрхи сул барих юм бол өөртөө итгэлгүй харагдана. Хитрхи чанга орчих юм бол жоохон түрэмгий санагдана. Тэгэхээр зүгээр л яг мэдрээд таарсан гар барилтыг хийж байгаарай. Тэгээд бас дээр нь нүдрүү нь хар. Ингээд та итгэлтэй жинхэнэ маскулин нэр хүмүүст хар. За 8 дугаар дүрм бол хэлсэн бол заавал хий гэж байгаа. За гэж ам гарчгаад ер нь хэлэхгүй бол ер нь л хэцүү шүү дээ. Дараагийн удаа таны үг үнэхээр үн цэнгүй болно. Юу гэж ярьсан бэ? Энэ юусоо хэлсэндээ үрдгүй юм шүү дээ гэж хүмүүс хүлээж ав. Тийм болохоор эр хүний нэр төр бол одоо амлалтаар хэмжигддгийг та хүн марталгүй санаж яваарай. За 9 дахь дүрм бол өөрийн хийгээгүй ажлыг өөртөө бити наагарай л гэж байгаа. Энэ бол бас муухай зүйл шүү. Бусдын хийсэн ажлыг өөрийнх битээр ярих нь бол хамгийн муухай зуршил. Бас яриа сурц хүмүүс ч байдаг тийм өөрийн мэд. Тэгэхээр та яг өөрийнхөө хийснийг л ярь. Тэр чинь таныг хангалттай илэрхийлнэ л гэж байгаа. За 10 дугаар дүрм бол арх пивтэй зурга бүү авахулаа гэсэн үг байна. Сошиал өгсөн үед бол хүн болгон гар утастай ханаас чамаг үндээс зураг дарчдаг тийм үедээ одоо согтууруулах хунданы зүйл бариад зурган дээр гарчих юм бол тэр зураг чинь сошиал дээр энд таглагтаад явах юм бол дараагийн удаа ажил албан харилцаанд сөрөг сэтгэл үтээдэг гэдгийг бүү мартаарай. Зураг авахлахтаа бас жоохон ойр тойрны анзаарч байгаа юм шүү дээ. Тэгэхээр эдгээр 14 бол янз бүрийн ном онол заадгүй дээ зүгээр л ахмад настай эрчүүд нь арай дүү хүмүүстэй ам дамжин хэлж явсаар л байдаг. Ийм зүйл байгаа. Тэгэхээр эдгээрийг баримтлах юм бол хүмүүс таныг өөрөөр харж эхэлнэ. Тэгэхээр та дараах ярьсан зүйлстэй санал нэгдэж гэнэ үү үгүй байна уу эсвэл өөрөө та ямар дүрм журам ямар бичигдээгүй зүйлсүүдийг мөрддөгөө энэ талаараа бас бидэнтэй хуваалц бичээрэй. Би ч бас тэрнээс чинь суралцмаар байна шүү. Ингээд дараагийн удаа илүү сонирхолтой сэдвээр орохтол та subscribe дарах бүү мартаарай.